Улсын хурлын хаврын чуулганаар хилэлцэгдэх гэж байгаа гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлд тээгч эхийн зохицуулалтыг нэг бүлэг болгон тусгаад байгаа. За үүнд тээгч их төрүүлсэн хүүхдийнхээ ихээр тогтоолгох хүсэлт гаргах эрхгүй байх. За хэрвээ эцэг эх нь хүүхдийг аюулгүй байдалд өсгөж байвал аль биесны асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргах зохицуултыг тусгасан байна. За энэ ТV үзэгч та бүхэнд гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлтөөр орсон зүйл залтуудаас сурлаар хүргэж байна. Энэ удаад тээгч эхийн асуудлыг хөндлөн хүргэж байна. Тэгэхээр хуулийн төслийн 27 дугаар зүйл дээр нөхөн үржихийн туслах аргыг ашигласны үр дүнд төрсэн хүүхдийн эцэг эхийг тогтоох гэсэн агуулгаар орж ирж байгаа юм. За яагаад ийм агуулгаар орж ирж байна вэ гэх юм бол мэдээж өнгөрсөн хугацаанд бол олон хосууд өөрсдөө эцэг эх хүүхд төрүүлэх боломжгүй эрдэнэлийн шалтгаантай олон хосууд тээгч их хөсөлж хүүхдэд төрүүлэх ийм гэрийн хийсвэр бол өрнөсөн байдаг. За гэхдээ тодорхой тохиолдлуудад тээгч их маань хүүхдэд төрүүлснийхаа дараа хүүхдэд өгдөггүй өөрөө эцэг эхээр нь тогтоолгож асар халамжладаг ийм зүйлүүд бол тохиолддог учраас хуулийн төсөл дээр тээгч эхийн асуудлыг бас тусгаалan оруулж ирээд байгаа юм. За ямар хүмүүс тээгч эхээр хүүхдтэй болох боломжтой вэ гэдэг агуулгыг аваад үзэх юм бол донорын тухай хуулийн 18-5 заасны дагуу эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх урагт тээх, за хүүхэд төрүүлэх чадваргүй. За мөн нөхөн үржихийн туслах аргыг ашиглан тээгч эмэгтэйдийг гэрээ байгуулж хүүхэдтэй болсон гэж байгаа юм. За мөн эсвэл өөрийн бэлгийн эсн хүүхэдтэй болох боломжгүй эмнэлгийн дүнэлтээр тогтоогдсон хүн донорын тухай хуулийн 18-7 заасны дагуу. 18-7 донорын тухай хуульд юу гэж заасан бэ гэвэл засгийн газрын гишүүний гаргасан журмын дагуу бол тухайн эр бэлгийн эсийг авах, за дээрэс нь тээгчтэй гэрээ байгуулах гэсэн ийм агуулгууд бол туссан байдаг. Тэгэхээр энэ донорын тухай хуулийн 18-7 заасны дагуу батлагдсан журмын дагуу өөр хүний бэлгийн эсийг ашиглан нөхөн үржихийн туслах аргыг ашиглаж хүүхдтэй болсон тохиолдолд гэрлэгчид гэрээний дагуу төрсэн хүүхдийн эцэг эх байна гэж бол яг энэ хуулийн төсөл дээр бол орж ирсэн байгаа. Тэгэхээр тээгч их бол тухайн хүүхдийн эцэг их байхгүй, харин гэрээ байгуулж өөрийнхөө үр хүүрлийг, за дээрэс нь эсээ ингээд тухайн тээгч ихэд суулгасан төрүүлсэн гэрлэгчд маань эцэг их байна гэсэн ийм заалтыг бол гэр бүлийн тухай хуулиуд оруулж ирж байна. За дээрэс нь гэр бүлийн тухай хуулийн 27-гийн 2-т эхнэр эсвэл нөхөр нөхөн үржихийн туслах аргыг ашиглаж хүүхдтэй болохыг нөгөө талдаа зөвшөөрсөн бол тухайн хүүхдийн эцэг эсвэл эхээр тогтооно. За заавал юу гэдгийг нөхөн үржихийн туслах аргыг ашиглаж хүүхдтэй болж байгаагаа хоёр хос маань бие биендээ хэлсэн байх ёстой, мэдэгдсэн байх ёстой, аль аль нь зөвшөөрсөн байх ёстой гэдгийг бол шаардлагатай тавьж байна. За 27-гийн 3-т нөхөн үржихийн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан гэрлэгчид үр хөврөлийн донор эсвэл тээгч эцэг эхээр тогтоолгох нэхэмжил гаргах эрхгүй. За учир нь гэх юм бол юу гэдэг нь өөрийн хүүхдийг тээсэн эмэгтэйг өөрийнхөө хүүхдийн эхээр бүртгүүлэх ийм хүсэлтийг бол гаргах эрхгүй байх нь гэж ойлгох нь. За 27-гийн 4-т мөн нөхөн үржихийн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан үр хөврөлийн донор эсвэл тээгч эмэгтэй өөрийгөө энэ хууль заасаас бусад тохиолдолд эцэг гэхээр тогтоолох нэхэмжил гаргах мөн эрхгүй. Тэгэхээр тээгч их болоод за мөн эр бэлгийн эсийн донор болсон эрэгтэй хүний хувьд тухайн төрсэн хүүхдийн эцэг гэхээр өөрийгөө бүртгүүлэх эрх байхгүй гэж ойлгож болох юм. Гэхдээ нэг тохиолдолд эрхтэй. Энэ юу гэх юм бол тээгч ихээр хүүхдэд төрүүлүүлж өөр дээрээ авчаад тухайн авсан эцэг эх нь өөрсдөө өөр хүүхдийнхээ эрхийг зөрчдөг, хүчирхийлдэг, аюултай орчинд өсгдөг. За дээрэс нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж хүчирхийлэлгүй эсвэл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл гэж байгаа. Тэгэхээр юу гэдгийг тээгч ихээр хүүхдтэй болсон хосууд салд сарних, үр хүүхдийг хүчирхийлэх, дарамтлах, за нөгөө эцэг эх байх эрх хасах тодорхой шалтгаанууд байгаа. Тэр шалтгаануудыг үүсгэсэн тохиолдолд үүнийг нь мэдж байгаа тохиолдолд тухайн тээгч их бол за ийм нөхцөл байдал үүслээ шүү. Тийм учраас энэ миний тээгч төрүүлсэн хүүхдийг энэ хүмүүс үнэхээр хүм болгож хүмүүжүүлж өсгөж хүмүүжүүлэх юм эрхгүй гэж үзсэн тохиолдолд харин шүүхээс гомдол гаргах хэрэгтэй юм байна. За энэ тохиолдолд шүүхээс хэрвээ үнэхээр яг хууль ёсны эцэг эх байх нь хасагдаад за дараагийн асуудал хөндөгдөх юм бол тээгч эхийг тухайн хүүхдийн ээжээр нь бас ээжд нь хамаатуулах, эхийг нь тогтоох ийм хууль эрх зүйн орчин бол хуулийн төсөлд тусаад байна. За энэ хууль 2026 оны хаврын ээлж чуулганаараа хэлэлцэгдэн. Тэгэхээр дээрх та бүхэн танилцуулсан энэ зүйл заалтууд яаж өөрчлөгдөн мөн энэ дээр нэмээд бас ямар заалтууд орох вэ гэдгийг НТV та бүхэнд хүргэх болно.